За тэгээд яг одоо бид нар ямар яг нөгөө нэг орчин үед амьдарч байгаа вэ гэхэлэр зэрэг яг нөгөө нэг тийм ээ цаг үеийн өөрчлөлттэй тийм ээ одоо бүхэл дэлхийд даяар бүх зүйл онлайн болж байна, бүх зүйл автомат болж байна. Яг энэ 90 100-д яг энэ цаг үед бид нар ингээд амьдарч байгаа байхгүй. За хэвчлэн миний эргэн тойронд байгаа таньдаг жоохон ингээ онлайн зүг рүү чадвартай хүмүүс юу хийж ийн вэ гэхэлэр зэрэг тийм ээ энэ тийм дэлгүүрт очиод тийм ээ дэлгүүрт очиод ингээд лайв хийгээд хувцас хүмүүсийн захиалгыг шууд аваад шууд захиалгыг авангуудаа яаж юм гэхээр тэр хүмүүс дахиад ингээд тэгпэгээр ингээд явуулж өгч байгаа байхгүй явуулж өгч байгаа. За тэгэнгүүтээ тэр хүнээс тэгпэний мөнгийг авж гин тийм ээ одоо ачааных нь үнийг авж гин. За тэр үнэн дээрээ нэг 7,000-аас 8,000 вон нэмээд өөртөө ашиг гаргаж авж гин тийм. За дээрэс нь бэлэн бараатай байхын тулд тийм үнэхээр хүмүүс таалагддаг бараа өөр дээрээ жоохон авж гин. Иймэрхүү байдлаар яаж ийгээ тийм ээ цаг үе өөрчлөж байгаа энэ салбар руу орохын тулд хүн болгон хичээж байгаа ах хүн болгон хичээж байгаа. За тэгээ би яг уу ерөнхийдөө бол тэр хүмүүст ингээ өөрийнхөө хийж байгаа бизнесийг ингээ харьцуулж үзэж байгаа байхгүй юу. Миний бизнес юу вэ? Би яг адилхан зүйл нь яадгүй гэхээр яг адилхан надтай адилхан тэр хүмүүс гар утсыг ашиглаж байгаа байхгүй. Тэр хүмүүс гар утсыг ашиглаж ин сурталчилгаа хийж ин. Би одоо энд явж ин. Энд одоо хямдрал гарч байгаа учраас би тэр газар руу явж ин. Яг адилхан онлайн энэ ертөнцийг яг адилхан тэр хүмүүс ашиглаж ин. Би ч гэсэн яг адилхан онлайн ертөнцийг ашиглаж ин. Гэхдээ миний тийм ээ давуу тал юу юм бэ гэхээр зэрэг би бол шууд захиалга тийм ээ захиалга орж ирэх юм бол би шууд энэ ямар ч тэгпэний үн төлбөр гэхэргүй 50,000-аас дээш болоо тэр хүнд шууд ингээд илгээгээд өгч чинь. Этами компани тийм ээ тэгпэний одоо үн тэр бүх юмыг нь хариуцаад өгсөж чинь. Энүүгээрээ давуу талтай. За дээрэс нь би Этамигийн сайтн дээр байгаа бараа бүтээгдэхүүнийг өөртөө заавал аваад их хэмжээний бараа ингээд байлгах шаардлага байхгүй. Тий. Яг л энэ сайтн дээр байж байгаа ч шууд захиалахад өнөө өглөө эрт захиалах юм бол маргааш шууд очдог байхгүй Солонгос. За миний хувьд бол Солонгос хийж байгаа яг энэ нөхцлөөрөө би ярьж байгаа байхгүй. Өнөө өглөө эрт захиалах юм бол маргааш шууд бүтээгдэхүүн тэр газар шууд хүргэгддэг. Ийм амар хялбар тийм ээ Этами компани тийм ээ миний хийх ёстой тийм ээ бусад онлайн одоо тийм ээ лайв хийгээд явж байгаа хүмүүстэй яг адилхан хийж байгаа зүйлүүдийн бүх зүйлүүдийг нь Этами компани тийм ээ бараг 50%-ийг энэ ингээ хийж өгч байгаа байхгүй. Миний хувьд энэ хүмүүстэй адилхан зүйл хийж байгаа ч гэсэн. За яагаад хүмүүс тийм ээ энэ салбар руу ингэж тийм ээ төрөн ороод хүн болгон лайв хийгээд хүн болгон ингээл тийм ээ энэ салбар руу ороод байгаа байх гэхээр энэ цаг үе гэдэг чинь бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй. За жишээ нь юм бол энэ дээр ингээ байж байгаа байхгүй. Хамгийн анх хүмүүс газар тариалал эрхэлдэг хүмүүс хамгийн боломжтой амьдралтай хамгийн баян байсан. За Монгол манай аав ээж ингэж ярьдаг байсан. 90-ад оны үед гахаач ирээд хятад руу гарч байгаа хүмүүс тийм ээ тэр хүмүүсийг хятад руу гахаач ирээд явж байхад нь тоохгүй байсан боловч 10 жилийн дараа 15 жилийн дараа тэр хүмүүс нийгмийг эзэлсэн сэхэтэн тийм ээ гайгүй амьдралтай тийм ээ тийм хүмүүс болж ирсэн байхгүй юу тийм болохоор энэ ч гэсэндээ яг адилхан гэсэн үг байхгүй юу нийшилж байна чог хангиж юу тийм 알겠습니다. 네. 네. За уучлаарай усаар арай усаар авсан баг. За тэгээд энэ үед яг ингэж ярьж исэн байгаа. За тэгвэл тэр үед тийм байсан бол одоо цаг үе маш их өөрчлөгдсөний бид нар ч гэсэндээ мэдэрч явах хэрэгтэй байхгүй юу. За миний хувьд болохоор зэрэг Этамигийн бизнесийг хийгээд явж явах хугацаанд асар их зүйлийг ингээд сурж ийн тийм ээ цаг үеийн өөрчлөлт яаж өөрчлөгдөж ийн гэдгийг хүртэл би өөрөө ингээд энэ цаг үедээ зэрэгцэж яваад мэдрээд байна шүү дээ тийм ээ. За надтай адилхан Этамитэй бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэндээ яагаад Этамиг хийх шийдвэр гаргасан бэ? Нэрээ би энэ цаг үедээ хөл зэрэгцсэн яг зөв бизнес бол Этамигийн бизнес юм байна гэдгийг олж харсан учраас энэ мэдээллийг 90 100 дотор хамт хөл тавиад ороод ирсэн учраас Этамигийн бизнесийг сонгоод өнөөдөр хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Магадгүй хэцүү санагдаад шантрах үе ч гэсэн байх үе байна шүү дээ тийм ээ. За энэ үед ч гэсэндээ ямар үе байсан бэ? Газар тариалан эрхэлж байгаа хүмүүс ч гэсэндээ тийм ээ гараараа тарьдаг үе байсан бол хурц гарч ирсэн тий тэрний дараа арай томхон хурц гарч ирсэн тэрний дараа тийм ээ газар хагалдаг машин гарч ирсэн тэгвэл гараараа л тариал тийм ээ гараараа тариал одоо газар хагалдаг машин гараад ирсэн баг чин гараараа л тийм ээ газар хагалдаг машин машиныг худалдаж авч чадаагүй гараараа тарьж байгаа бол газар хагалдаг машинтай хүн илүү хурдтай тийм ээ газар одоо тийм ээ газар тариалангаа эрхлээд үр ашигтай байх уу эсвэл гараар тарьж байгаа хүн үр ашигтай. Энийг хэлэлцгүй ойлгомжтой байхгүй. За өнөөдөр ч гэсэндээ бидний амьдарч байгаа цаг үе яг энэнтэй адилхан хурдтай өөрчлөгдөж байна гэсэн үг байхгүй. Жишээ нэг юм бол энэ бол аль хэзээ би одоо манайд болохоор шинэ презентацийн одоо хийж чадахгүй байгаа. Энэ бол миний
бэбитэй болохоосоо өмнө хийж исэн бэлтгэсэн презентацнууд байгаа энэ тэндээ судалгаа хийгээд энэ бол зүгээр нэг энгийн нэг юу байгаа байхгүй юу? Бидний өмнөөс хоол хийдэг робот гараад ирсэн тийм. Бидний өмнөөс одоо жишээ нь гэх юм бол одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол банкн дээр үргэлжлүүлдэг тийм ээ хадгалан процессын зээлийг хизээ 5 жилийн өмнө 10 жилийн өмнө бид нэр өөрөө хийж исэн юм бэ. Тий? Өнөөдөр банкнуудын дээр хүртэлтэй хадгалан процессын зээл бүх юмыг утсан дээрээ бид нэр өөрөө хийдэг болчихсон биз дээ. Энийг ингээ бодохдоо би өчигдөр Монгол банкн дээр очиод ингээ би бодохдоо бодож байгаа байхгүй юу. Ингээ яваанда тийм ээ 5 жилийн дараа гэхэд банкн дээр суудаг ажилтнгийн өнөөдөр танд үйлчилж байгаа өнөөдөр танд тийм ээ зээлийг олгоо сууж байгаа тэр ажлын байр ч гэсэндээ байхгүй болно гэсэн үг байхгүй юу? Байхгүй болно гэсэн үг тийм. Өнөөдөр бүх юм робот болох зөвхөн хоол их роботуудыг ажлын байрын оронд ажлын байрыг тийм ээ байхгүй болгож байгаа автомат систем тийм ээ автоматар бүх зүйлийг хийдэг ийм зүйлүүд гараад ирж байгаа ийм 90-100 цаг үед бид нар амьдарч байгаа гэсэн үг байхгүй. За тэгвэл бид нар яах ёстой вэ? Тэгээ бид нар ч гэсэн яах ёстой вэ? Яг одоо миний хувьд ч гэсэндээ Солонгос улсад ажил хийхээр ирсэн, Солонгост ажиллаад амьдралаа өөрчлөхөөр ирсэн яг адилхан шүү дээ. Солонгост одоо ямар зүйл болж байна тийм ээ? Ажлын байр гэдэг юм асар их байхгүй болж байна. За жишээ нь юм бол би ч гэсэн Монгол хүмүүс ажил зуушлах ажлыг хийдэг шүү дээ. Асар олон монголчууд ингээл тийм ээ өдөрт 10 марваараа ингээл гардаг байсан ажил чинь одоо байхгүй. Бүр байхгүй болсон. Энэ нь юу гэсэн үг вэ? Ажлын байр бүр байхгүй болоод байна гэсэн үг. Ажлын байр байхгүй болоод үнэхээр автомат тийм ээ үнэтэй миний өмнөөс 10 хүний ажлын ажлыг ганцхан хийгээ. Тийм ээ ганцхан ингээд автомат одоо төхөөрөмж тэр хүний өмнөөс хийж байгаа юм. Тэрийг мөнгөтэй хүн худалдаж аваад хүнд цалин өгсөөс хамаагүй ашигтай байхгүй. Ийм 90-100 руу шилжиж чинь бүх цаг үе бүх энэ тийм ээ цаг үед бүх зүйлүүд ингээд ямар зүйл рүү шилжиж би амьдарч үлдэх вэ гэдэг зүйлээ хүн болгон дор бүрнээ бодож байна. За тэгвэл Итали ч гэсэндээ яг адилхан байхгүй юу манайхаа яг адилхан 21-р зууны техник технологи хөгжөөд энэ 90-100-д явагдаж байгаа онлайн систем гэсэн. Хизээд бид нар энэ салбарыг бид нар сонгосон бол хизээ шүдэ угаадгүй хүн гэж байхгүй тий. Жишээ нь их юм бол тийм ээ манай өсний бодог маш чанартай. Тэр өсний бодгийн чанарыг мэдсэн хүмүүс нэг хүн хэрэгэлдэг байсан бол 2 хүн хэрэгэлдэг бодоод 3 хүн хэрэгэлдэг бодоод 4 хүн хэрэгэлдэг бодоод амнаас амд амжаад үнэхээр чанартай учраас зайлшгүй тэр хүн тийм ээ шаардлагатай учраас хэрэгцээгээ хэрэгжилж шээ. Энэ ч гэсэндээ хизээд байхгүй байнгын мөнхийн хүний хэрэгцээ байхгүй шүдээ угаан толгоогоо угаан тийм ээ хичнээн хүн амьдрал цаг үе хэцүү болоод тийм ээ одоо амьдралынхаа одоо тийм ээ зардлыг хэмнэсэн ч гэсэндээ хүн шүдээ угаах байхгүй юу? Хүн усанд орох байхгүй юу? Тийм ээ. Тийм учраас Итамигийн тийм ээ яг энэ онлайн дэлгүүрт байгаа онлайн системд байгаа бий болгосон онлайн дэлгүүрүүдэд хүн болгонд хэрэгцээтэй ахын хэрэгцээ бийж идэг. Тэгээд дээрэс нь тийм үнэтэй биш боломжийн үнэтэй. За шинэ юм бол надад нэг шинэхэн дээдлийнх нь спонсор нь надад танилцуулж өгөөд зүгээр холбож өгөөд явчихсан. Тэгэнгүүт тэр хүндээ би шууд холбогдсон. Угаалгын шингэнийг 2 дахь удаага өчигдөр нэг захиалгатай 2-ыг захиалдаг байхгүй юу? Манай угаалгын шингэн одоо усан угаалгын нутгийг 2-ыг захиалаад явуу дараа. Яагаад гэвэл тэр хүн нэг удаа хэрэглээд үзсэн дуусгалаар нь зэрэг дахиад хэрэглэж байгаа байхгүй юу? Тэгвэл Итамиг яг ийм тийм ээ хизээч ингээ тийм ээ мөхөж хизээч хэрэгцээгүй болж тийм ээ ингэж алга болохгүй ийм онлайн дэлгүүр байгаад байгаа байхгүй. За тэгвэл энэ онлайн дэлгүүрээ бид нэр зөвхөн утастай байхад хийх боломжтой тийм зөвхөн гар утастай байхад хийх боломжтой. За жишээ нь юм бол энэ Чекээс орж ирж байгаа алтан цэцэг өгш байгаа шүү тийм. Алтан цэцэг өгш мэн Чекээс судалдаг авалт гэдэг байхгүй. Би алтан цэцэг өгшийг бас нэг одоо тэр хүний хийхгүй ч гэсэндээ хүний холбож өгсөн хүнээр дамжуулаад энэ ихч маань шууд Чекээс шууд тийм ээ Чехийн сайт руу ороод шууд онлайн дэлгүүрээс худалдаа авалт хийдэг. Тэгвэл эн чинь би Монгол байгаа ч гэсэндээ би Солонгост байгаа ч гэсэндээ энэ хүн Чекээс худалдаа авалт хийж ин Монголоос худалдаа авалт хийж ин тийм ээ өөр гадаадад байгаа хүмүүс ч гэсэндээ худалдаа авалт хийн гэсэн зөвхөн гар утастай байхад би глобал зах зээл дээр тийм ээ энэ онлайн дэлгүүрийг би асар том тийм ээ онлайн дэлгүүр болгоод өөр улсын зах зээл дээр ажиллах боломжтой. Ийм томоохон хэмжээний платформ тийм ээ саяны одоо энэ тийм ээ энэ цаг үе ч гэсэндээ зэрэгсэл энэ цаг үе байтугай энээс томоохон хэмжээний тийм ээ одоо бизнесийг бид нэр барьж авсандаа тэнцвүүц ийм онлайн хүн болгоны зайлшгүй хэрэгцээтэй дэлгүүр гэсэн үг байна. За энэ дээрээс би зүгээр товчхон яриад өнгөрье тий. За энэ шампань бол халзралтын эсрэг, уналтын эсрэг шампань байгаа. Энэ одоо
TS гэдэг энэ шампунь бол солонгостой алдартай хүн болгоны хэрэглээ заниссан ийм халзралтын эсрэг шампунь юм билээ шүү дээ. За энэ шампунь зөвхөн шампунь л 49,900 гэдэг. За Etamiгийн энэ шампунь болохоор одоо Монгол сайтн дээр зөвхөн борлуулагдаж байгаа шүү дээ. Энийг бүр надад бүр заяа Бусаанд байдаг хэрэглэгч маань. Бусаанд байдаг хэрэглэгч маань яг энэ шампуныг Монголоос захиалж аваад хэрэглэдэг гэж бодлоо. Сая хүртэл би Монголоос захиалж ирсэн. Монголоос наашаа хэрэглэж байгаа хүн нэг сетийг захиалаад, бүр сетээр нь захиалаад наашаа авчруулсан байхгүй. Тийм хэмжээний нэг хэрэглээ сурцсан зүйлээ хүн чинь ингээд бүр ингээд гарчдаг. Тийм хэмжээний чанартай, сайн чанартай гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ шампунь маань болохоор зэрэг Солонгос мөнгөөр 14,800 вон. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа. Яагаад ялгаа байгаа вэ? Тэр Etami бол шууд борлуулдаг шүү дээ, тийм ээ. Зар сурталчилгаа байхгүй. Шууд амнаас ам дамжаа үйлдвэрээс шууд борлуулдаг гэдэг утгаараа ямар ч дундын зардал өгдөг гэдэг юм байхгүй. Энд чинь юу вэ? Ийм ат зарж байгаа бол ийм ат ашиг гаргаж авах, тийм ээ. Дээшлэлт нь өөр дээр нь 2 3 дамжлага байгаа ш дундаас нь ашиг гаргаж авч байгаа. Ийм зүйлүүдийг ингээд тийм ээ ингээд дамжиж ирж байгаа учраас энэний үндсэн тийм ээ үндсэн одоо орос найрлагнууд бол Etamiгийн эвсэлүүд халзралтын эсрэг шампаноос одоо тийм ээ бага хэмжээний тийм одоо нэг чанартай тийм орос найрлагууд орсон байна гэж байгаа байхгүй судлаад үзэхдээ. За тэгвэл үнэтэй зүйл гэхээсээ илүү бид нар шууд борлуулалт дундын ямар зардалгүйгээр хамгийн чанартай бүтээгдэхүүнийг бид нар хэрэглэгчид шууд амжуулах үүргийг гүйцэтгэж байна гэсэн. За тэгвэл купоноор миний хувьд ч гэсэн купоноор үйлчлүүлдэг. За та бүхэн ч гэсэн купоноор үйлчлүүлдэг байх. За Alibaba гэж монголчууд бол хамгийн их үйлчлүүлдэг шүү дээ Alibaba-гаар тийм ээ. За Amazon тийм ээ. За энэ бол бид нар үйлчлүүлээд л өнгөрдөг шүү дээ бид нар. Үйлчлүүлээд л дуустдаг учраас за купоноос Alibaba-гаас тийм ээ мөнгө урамшуул аваад тийм ээ зарлага тийм ээ зарлагдсан зарлага хэрэглээг тийм ээ урамшуулал болгоод авч исэн удаа байхгүй байх. Байх. За Etami бол харин эсрэгээр яг адилхан шүү дээ тийм. Өнөөдөр энийг хэрэглээд үзсэн чинь үнэхээр сайн байсан. Онлайн дөрвүүд холбож өгсөн. Etami компаниас энэ хүн хэрэглээг авахын тулд яадаг вэ? Ямар ч үн төлбөргүй ID үүсгээд Etami компани зүгээр энэ тийм ээ купон, Alibaba тийм ээ хэрэглэдэг шиг яг хэрэглэгч болох боломжтой гэсэн. За дээрэс нь та хүсэх юм бол тийм ээ өөрийнхөө хэрэглээг тийм ээ өөрийнхөө зарлагыг орлого болгоод буцаагаад авах боломжтой гэсэн. За энэн дээр юусоо би хэр хэмжээгээр яаж тэр хүнд ойлгуулж өгч чадаж байна мэ гэдгээр шалтгаалаад энэ хүн тийм ээ хэрэглээгээ тийм ээ би ашигтай орлого болгоод буцаагаад авах сонголтыг бас хийх боломжтой гэсэн үг байхгүй юу? За дээрэс нь Etami компанийнхаа эрүүл мэнд гоо сайхан USB арчилгаа тийм ээ бүх салбарууд байгаа шүү. Гэр ахгүй хоол үнс тийм. Etamiгийн тим ямар гоё амттай гэж бодож байна. За дээрэс нь манай Etamiгийн будагийн дандаа хэрэглэдэг. За будагийн магадгүй солонгос амьдардаг хүмүүс Etamiгийн будаа хэрэглэж үзээрэй. Үнэхээр гоё бүр. Манай хүүхдүүд нөгөө солонгос өсч өгсөн солонгос яг энэ хүүхдүүд яг солонгос маягаар нөгөө яадаг учраас Etamiгийн будааг ингээд захиалгахлаар зэрэг Etamiгийн будаа ямар гоё амттай юм бэ гэл бүр тэгдэг байхгүй. Будаа амттай байх юм бол солонгос хүмүүс ерөөсөө тэгээд бүх юм нь хоол нь амттай гоё болчихдог. Etamiгийн будаа үнэхээр гоё амттай хэрэглэж үзээгүй хүмүүс байх юм бол Etamiгийн будааг бас ингээд захиалж авч хэрэглэж үзээрэй тий. За энийг мэдгүй хүн баг байхгүй учраас ингээд өнгөрөөд явъя. За Etami болохоор зэрэг ерөнхийдөө 57 улсад салбараа нээчихсэн гарчсан байгаа шүү дээ. 57 улсад салбараа нээсэн байгаа. Европын 26 жижиг салбарт 26 тийм жижиг орн байдаг. Тэр орнд бүгдэнд нь салбараа нээчихсэн. За тэгвэл бидний зах зээл тэнд байж гин гэсэн үг байгаа тийм ээ. Зөвхөн би гар утсаараа тэнд таньдаг хүн байх юм бол тэр хүнийгээ Etamiгийн хэрэглэгч болгоод хэрэглэгч болсон бол тийм ээ хэрэглэгч болсон бол тэр үнэхээр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон бол хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ тийм ээ орлого олгоод буцаагаад авах. Тэр аргыг би хамгийн гол нь ямар хүн энийг ингэж зааж өгч чаддаг вэ гэхээр өөрөө авч үзсэн хүн, өөрөө авч мэдэрсэн хүн тийм өөрөө хэрэглээд тийм ээ өөрийнхөө хэрэглээгээ зарлага орлого болгоод буцаагаад тийм ээ урамшуулаад авч үзсэн хүн бусад хүнийг ч гэсэндээ яг өөртөөгөө адилхан тийм ээ өөрийнхөө хэрэглэж байгаа зүйлийг яг адилхан орлого болгоод буцаагаад авах тийм хэрэглэгч болгож хувиргадаг байгаа. Тийм учраас энд байгаа хүмүүс нь ихэвчлэн баг өөрөөсөө Etami компаниас их бага хэмжээгээр цалингаа авч байгаа тийм ээ. Зөвхөн би өөрийнхөөсөө гэвэл үгүй шүү дээ тийм ээ. Etami компани болохоор зөвхөн өөрийнхөөсөө биш. За энд байгаа хүмүүс маань тийм зөвхөн би орчоод байжсэн чи өөрийнхөө ID-гаар ороод үзсэн чи яасан? Өөрийнхөө ID-гаар ороод үзсэн чинь надаас хамааралгүй зөндөр олон хүмүүс орчихсон гэсэн. Надаас хамааралгүй тийм ээ би цалин авах миний нөхцөлийг бүрдүүлж байгаа нөхцөл зөндөө байгаа шүү тийм. За жишээ нь гэх юм бол тэр дээр байгаа спонсор гэх юм бол тэр дээр сууч тийм ээ аваад суугаад байдаг юм ш. Тэр хүн ч гэсэндээ хэрэглээгээр таныг цалин авах
тийм ээ нөхцөлийг бүрдүүлээд танд тусламж болгоод авч идэг. Та ч гэсэндээ спонсордоо өөртөө тэр доор байгаа багийн гишүүнийхээ тийм ээ цалин авах нөхцөлийг нь бүрдүүлж өг. Энэ тийм ээ зөвхөн тийм ээ өөрийнхөө бүгдээрээ нэг баг, нэг бүл болоо. Би бинийгаа дэмжиж миний хэрэглээ, таны хэрэглээ, энэ хүний хэрэглээ бүгдээрээ хамтдаа би ч авдаг, энэ хүн ч авдаг, тэр хүн ч бүгдээрээ хамтдаа хэрэглээг ингээд авах. Ийм гоё системтэй Atomic-ийн системийг бий болгосон ийм компани бид нар ажилладаг байгаа. За энэ дээрээс харъя тэгвэл Atomic компани маань яадаг вэ гэхээр хоёрхан хөлийг хөгжүүлдэг учраас танаас надаас хамааралгүй тийм ээ. Надаас хамааралгүй миний доор тийм ээ надаас хамааралгүй хин нэгэн худалдаа авалт хийгээ тэр хүний худалдаа авалт нь надад орж ирээд урамшуулал авахт маань дэмжлэг болоод байна гэсэн үг байхгүй юу. За жишээ нь хэм бол энэ дээрээс ингээд харъя тийм ээ. За 2 хүүхэдтэй өсгөх айл. За 7 хүүхэд байгаа. 7 хүүхэд өсгөхийн аль нь илүү их хүч шаардаж, аль нь илүү их зарлага гарах болоо. За манай 2 хүүхэдтэй байсан чинь 3 хүүхэдтэй болсон байгаа. 3 хүүхэдтэй болсон. Энд чинь хамаагүй өөр байгаа байхгүй юу? Гарч байгаа зарлага хамаагүй өөр байгаа. За тэгвэл Atomic энэ тийм ээ өөр Atomic гэхгүй зөндөө олон сүлжээний компаниуд байгаа шүү дээ. Та бүхэн судлаад үзэх юм бол. За тэгэх юм бол 7 хөлөөр ажилладаг, 5 хөлөөр ажилладаг, айгүй олон хүнд анхаарлаа хандуулах, олон хөлөөр ажилладаг ийм сүлжээний маркетингтай сүлжээний компани ч гэсэн байгаа. За тэгвэл Atomic компани яагаад тийм ээ би оруулаагүй ч гэсэндээ миний дор хин нэгэн орсон. Би худалдаа авалт аваагүй байсан ч гэсэндээ тэр орсон хүний хамааралтайгаар би мэдгүй борлуулалт үүсэж байгаа юм би. Хоёрхан хөлөөр ажилладаг учраас тийм ээ. Надаас хамааралтай хоёрхан хөлөөр ажилладаг учраас тийм ээ. Надаас хамааргүй таны спонсорыг оруулсан тийм ээ. Миний оруулсан бүх хүмүүс надад хамааралтай болоод миний багийн дэмжлэг болоод миний багийн хүмүүс болоод орж ирээд байна гэсэн үг байхгүй юу. За тэгвэл та бодож үзэх үедээ тийм ээ. Atomic компани хамаагүй хурдан тийм ээ үр дүнтэй та хин нэгний тусламжийг дэмжлэг авах боломжтой багийн бүтээмжтэй одоо багийн зохион байгуулалттай гэсэн үг. Хоёрхан системээр ажилладаг учраас та хамаагүй хурдан амжилтанд хүрэх боломжтой хамаагүй хурдан та жишээ нь хэмээн зөвхөн өөрийнхөө борлуулалтаа биш хин нэгэндний дэмжлэгтэйгээр хурдан багийн борлуулалтыг урамшуулал болгоод авах боломжтой гэдгийг энэ дээрээс харах боломжтой байхгүй юу? За энэ дээрээс ингээд харъя. За ингээд би өөрөө ордог тийм ээ нэг баруун зүүн талдаа нэг гишүүнийг оруулдаг. Магадгүй би оруулаагүй байсан ч гэсэндээ тийм би оруулаагүй байсан ч гэсэндээ хин нэгний хамааралтайгаар баруун зүүн талд маань нэг гишүү ороод ирсэн байдаг. Спонсорын оруулсан хүн ч бай, багийн хүний оруулсан хүн ч бай, миний оруулсан хүн ч бай, миний ID-гаар ороод харах юм бол тэр хүний багийн борлуулалт надад хамааралтай болоод явчихдаг байгаа. За жишээ нь хэм бол энэ дээрээс харъя хэдүүлээ. Atomic компани ганцхан Atomic компани бүх тийм ээ шүлжээнүүд бүгд адилхан байдаг юм уу гэдгийг бүгдээрээ харъя. За энэ дээрээс харах юм бол 5 дугаар үе хүртэл тийм ээ бүгдээр яагаад өөр өнгөөр энийг тэмдэглэсэн бэ гэхээр зэрэг цэцгийн оруулсан хүн ч байгаа, Батмагийн оруулсан хүн ч байгаа, Ганаагийн оруулсан хүн ч байгаа, Отхон багшийн оруулсан хүн ч байгаа хгүй энэ чинь хүн болгоны оруулсан хүн байгаа. Гэхдээ энийг би гэдэг тэр дээр байгаа би ганцаар оруулаагүй гэсэн. Миний оруулсан хүн ч байгаа. За жишээ нь бол миний оруулсан хүн энэ тийм ээ одоо энэ ягаан хөнгө байлаа гэж бод энд болохоор өөр хүмүүсийн тусламжтайгаар олон хүний тусламжтайгаар энэ багийг бүрдүүлсэн гэсэн үг байхгүй юу? Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр Atomic компани хязгааргүй үе шаттайгаар багийг бүрдүүлэх ийм системийг бүрдүүлээд өгсөн байгаа учраас танд өнөөдөр хамааралтайгаар та энэ багийн бүрдүүлэлт гэдэг юм хязгааргүй үе би биендээ тусламжтайгаар би биендээ хамааралтайгаар хийх боломжтой энэ системийг бүрдүүлээд өгчихсөн учраас өнөөдөр та энэ тусламжтайгаар тийм ээ багийн бүрдүүлэлт гэдэг юм таны доор таач мэдгүй хүн ороод ирсэн тэр хүнийг таны өөрийн багийн гишүүн болгоод хүлээн зөвшөөрүүлээд байгаа гэсэн үг юм. За дээрэс нь миний хувьд болохоор эхэндээ Солонгос багш нар ингээл глобал зах зээл дээр гадны зах зээл дээр гарах хэрэгтэй гадагшаа багийнхаа хүрээг дэлгэх хэрэгтэй юу энэс ядаргаатай сонсогддог байсан байхгүй юу надад. Тэгэхдээ энэ үгийг байнга сонсоод авахлаарай тийм ээ. Үнэхээр Монголын зах зээл дээр энэ бизнесийг ингээд хийгээд үзэхлээр зэрэг тийм ээ. Хийгээд үзэхлээр зэрэг үнэхээр зөвхөн Монголын зах зээл дээр. За жишээ нь гэх юм бол та бүхэн бодъё. Тийм лайв хийгээл хийж байгаа хүмүүс зөвхөн Монголын зах зээл дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс мэдэхгүй байгаа юм. Бид нар юу вэ зөвхөн Монголын зах зээл дээр биш гадаадын зах зээл дээр ч гэсэндээ хаана байгаа газараас зөвхөн онлайн дэлгүүртийн төрүүлээд орчихсон байж штэ. Би заавал лайв хийж байгаа хүмүүсээ бараа бүтээгдэхүүнээ тийм ээ боогоод баглаад тийш явуулаад авах шаардлагагүй. Тэр хүнд үнэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүлээд сургацсан тулд тэр байгаа газараасаа тэр сайтаасаа шууд аваад хэрэглэх боломжтой. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр Монголд байгаа хүн ч гэсэндээ олон улсын зах зээл дээр Чех рүү гараа тийм ээ Унгар руу гараа тийм ээ Европын зах зээл дээр
тийм ээ байгаа тэр бэлэн Etami-гийн онлайн сайтыг ашиглаад тэнд байгаа найзыгаа Etami-гийн хэрэглэгч болгоод тэр гадаадын зах зээлээс надад борлуулалт орж ирэх боломжтой гэсэн үг. Энэ нь болохоор зэрэг би ганцхан яг одоо илэрсэн ID-гаараа гадаадын зах зээл дээр энэ бизнесийнхээ хүрээд хэлэх боломжтой юм байна. За жишээ нэг юм бол одоо солонгос багш нар Европ руу очицсан байгаа шүү дээ тийм ээ. Яагаад Европ руу очицсан байгаа тийм. Европод байгаа Монгол хүнээр дамжуулаад тэр хүний багийн хүрээгийн тэлхийн тулд тэр хүний тэр хавьд байгаа хэрэглээгчийг нь тэлхийн тулд Европод очихсан мэдээлэл хийгээд ингээд явж байгаа шүү дээ. За тэгэхээр бол энэ чинь би ганцаараа биш тийм ээ. Үнэхээр би тэр зах зээл дээр нэг тийм ээ таньдаг хэрэглэгч тийм ээ үүсгэх юм бол тэр зах зээл дээр ч гэсэндээ бүгдээрээ хамтдаа солонгос багш нар тийм ээ Монгол лидерүүд ч гэсэндээ хамтдаа очиод таны багийг таны бизнесийг дэмжиж хүрээллийг нь дэмжиж хэрэглэгчийг нь үүсээд онлайн дэлгүүрт хэрэглэгчийг нь үүсгээд хүрээг энд хэлээд өгөх боломжтой гэсэн үг. За энэ нь болохоор нэг кодоор дэлхийн зах зээл дээр ажиллах гарах боломжтой гэсэн үг. За бараа бүтээгдэхүүн болгон дээр PV оноо гэж байгаад байгаа тий. За энийг бол ихэвчлэн бүгдээрээ мэдж байгаа. За ялангуяа Монгол байдаг бараа бүтээгдэхүүнүүд өндөр оноотой байдаг шүү дээ. За жишээ нь хэмээл Absolute Set болохоор солонгос болохоор зэрэг 100 мянган PV-тэй байдаг бол Монголд болохоор зэрэг 137 мянган PV оноотой. Тэр хэмжээгээр үнэтэй байгаас PV оноог нь өндөр өгч ин гэсэн үг байхгүй. За тэр хэмжээгээр мэдээж бид нэр зарлагтаад юм авч байгаа ч гэсэндээ өнөөдөр тий PV оноог нь өндөр өгөөд надад тийм ээ зарлага орлого болгоод авах боломжийг надад Etami компани олгож ийн гэсэн үг байхгүй. За энэ PV оноо бол надад ерөөсөө мөнгө гэсэн үг. Надад эргүүрээ буцаагаад авах боломжийг маань бэлтгэж ийн гэсэн үг байгаа. Мэдээж миний хувийн оноо тийм ээ за энэ дээр бол хувийн оноо ерөөсөө устдаггүй байгаа. Хувийн оноо нэг тийм ээ 300 мянган PV оноо болсон байх юм бол хизээж хувийн оноо устдаггүй. Баруун зүүн талдаа мэдээж би баг бүрдүүлж ийж тийм ээ хэрэглэгч хүрдүүлж ийж би өөрийнхөө цалин авах боломжтой байдаг байгаа. За энэ дээрээс болохоор зэрэг харагдаж байгаа байхгүй юу? За бусад шүлжээг сая ярьсан байгаа тийм бусад шүлжээ гэх юм бол дээдлийнх нь одоо орлогын хуваарлалт гэх юм бол дээдлийн хүмүүс нь их хэмжээгээр авах. За доотлын хүмүүс нь бол хичнээн хэзээсэнд амжилтанд хүрэх боломжгүй байдаг. За Etami компани бол хязгаар гэдэг юмыг тогтоосч учраас дээр байгаа анхан шатны бизнес эрхэлж байгаа хүмүүстээ их хэмжээний орлогыг бол үзүүлж өгдөг системээр бүр ингээд харагдаж байдаг. За энэ дээр ингээд харагдаж байна. За хамгийн дээр байгаа тийм ээ хамгийн дээр байгаа дээр орлоготой хүндээ хязгаарлалт гэдэг ямиг тогтоочихсан байдаг учраас хамгийн дээр байгаа инфляцтай хамгийн дээдлийн спонсорууд маань бид нарыг яа тэгэхээр дээдлийн хязгаарт очиод доор байгаа хүмүүсээ туслахын тулд бид нарыг дээр байгаа шатанд хүрэхийн тулд үргэлж ингэ дэмжиж өгч байдаг. Жишээ нь хэм бол тийм ээ одоо Европын зах зээл дээр очиж лекц семинар хийгээ явж байгаа хүмүүс маань доор байгаа хүмүүсээ тийм ээ өөрийнхөө очсон тэр цолон дээр хүрэхийн тулд ингэж хамтдаа явдгаар Etami компани давуу талтай байгаа. За дээрэс нь Etami компани маань 3 үедээ өвлөгдөн би өөрөө ажиллаж байгаа л өөрийнхөө тогтоочихсан байгаа амжилтыг өөрийнхөө ID-г хүүхдтэй ачтээд ингээ 3 үедээ өвлүүлэх ингээд боломжтой байдаг. За Etami компаниас яаж цалин авдаг юм бэ? Тийм ээ яаж цалин авдаг юм бэ гэхээр зэрэг за энэ дээрээс харж хязгааргүй багийн онооны хуримтлал гэдэг юм аа авдаг. Зөвхөн миний онооны хуримтлал тийм ээ миний борлуулалтаас хамааралтайгаар цалин авдаггүй шүү дээ. За энд байгаа хүмүүс маш сайн мэдж байгаа байх тийм ээ. За энэ дээрээс ингээд харах юм бол за бусад компаниг ингээд жишээ татаад ингээд харуулсан байгаа бусад компаниг. За бусад компаниуд гэх юм бол 3 дахь үеэс ахгуулаад. За 3 дахь үе гэдэг нь болохоор 1-р үеийн хүн, 2-р үеийн хүн, 3-р үеийн хүн. За энэ 3 дахь үеийн хүртэл борлуулалт бол танд хамааралтай. За тэрнээ цаашруулбал та оруулаагүй таны оруулсан хэдчээч үеийн хүн оруулсан учраас танд хамааралгүй гэж үздэг. За Etami компаниуд бол тийм биш байгаа. Хэддэгч үе байсан тийм ээ ID-гаараа яваад ороход тийм ээ 1000 дахь үеч бай хэддэх үе байсан ч таны ID-н дор байгаа л бол тэр хүний борлуулалтыг 100% танд бодож өгдөгөөр давуу талтай байгаа шүү дээ. За жишээ нь юм бол тэр доор байгаа энэ хүнийг би гэдэг хүн оруулаагүй энэ хүн оруулаагүй. За тэгсэн чинь 3 дахь үеийн хүн энэ 5 дахь үеийн хүнийг оруулсан. Энэ хүн Absolute Set авсан чинь 100 мянган PV оноо. Энэ 4 дахь үе, энэ 3 дахь үе, 2 дахь үеийн хүн, 1 дахь үеийн хүнд хамааралтай болоод байдаг. За жишээ нь би ихэвчлэн за энэ дээр бизнес эрхэлж байгаа хүмүүс аюулсаа анхаарч хараасаа гэж хүсэж байна. Ихэвчлэн би яадгүй гэхээр зэрэг хүмүүс ерөөсөө манай бизнесмэнүүс энэ дээр аягүй фокусаа ингээд тааруулаад байдаг байхгүй. Өөрөө л 300 мянга тааруулаад өөрийнхөө оноог тааруулаад цалин авах гэдэг. Үнэхээр би өөрийнхөө оноог тааруулаад би энэ 300 мянга таарад нэг 130 мянга 140 мянга авах нь зөв юм. Энэ бол үнэхээр та энэ бизнес тийм ээ хөлөө тавиад ороод ирсэн энэ бол зөв юм. Гэхдээ
Та үнэхээр их хүч хөдөлмөр орж ийн, захиалга авах гэж хичээж ийн. Та яавал хамгийн хурдцтай тийм ээ. Тэр сардаа нэг удаа авдаг байсан 300 мянган PV оноогоо бүрдүүлээд нэг удаа авдаг байсан тийм ээ. Тэр энэ талаас орж ирж байгаа оноогоо хурдан бүрдүүлэх арга нь ерөөсөө та өөрөө авж байгаа бол энэ нэгдүгээр үед байгаа хүнийг тийм ээ компани нээлгээ тийм ээ. Монголын нөхцөлд компани нээлгээд өөртөөгөө адилхан хамгийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн рүү анхаарал мэдээж энэ хүн хэрэглэхгүй энэ дээрээс нэг тийм ээ бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн айгүй сайн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн гараад ирлээ тийм ээ. Энэ хүнтэй өөрийнхөө авж байгаа угаасаа л би хэрэглээг авна штэ. Угаасаа л би захиалга авна штэ. Тийм ээ. Угаасаа л би захиалга авна. Эргэн тойронд надад тохирсон хөөрхөн үйлчлүүлэгч нар байгаа. Тэр үйлчлүүлэгч нарын захиалгыг угаасаа л би баруун зүүн талынхаа аль нэг хөлөөр би хийж таарна. Тэрийг ямар ч үр дүнгүй хийхгүй байх хэрэгтэй. Тэрийг би үнэхээр би хурдан сард нэг авдаг байсан цалингаа 2 удаа авдаг болёо гэж бодож байгаа бол тийм ээ. Гэж бодож байгаа бол та өөрийнхөө доороос өөртөөгөө адилхан цалин авдаг тийм ээ. Хэрэглээг авж байгаа тэр хүнийг зарлага тийм ээ зарлага орлого болгоод авах тэр тал руу би ингээд тийм ээ жоохон ингээд өөрийнхөө анхаарлыг хандуулаад жоохон ингээд тэр хүнд ингээд жоохон тайлбарлаж өгөөд яриад ингээд ажиллах юм бол таны доороос тийм ээ 3 хүн 4 хүн 5 хүн баруун зүүн талаас чинь тантай адилхан цалин авдаг хүн гараад ирэх юм бол тийм ээ 7 хоногт 2 удаа 7 хоногт 3 удаа таарах ийм боломжууд нээлттэй явах байхгүй энэ дээр анхаарлаа хандуулаад ажиллахын тулд Этеми компани хязгааргүй онооны хуримтлал тийм ээ хязгааргүй онооны хуримтлалаар ажиллах боломжтой ийм зүйлүүдийг ингээд бүрдүүлж өгсөн байгаа шүү дээ тий. За энэ дээрээс ингээд харах юм бол ойлгомжтой байна тийм ээ бид нар яаж цалин авдаг вэ? Миний хувийн оноо хідээш устдаггүй. За жишээ нь бол би шаргалсан байгаа хүмүүс тийм ээ 6 сарын дотор нэг юм авахгүй бол Монголын ID-г ингээд устгахад байдаг шүү дээ. Шаргалсан байх юм бол өөрийнхөө ID-аар нэг шүдний сойс ч юм уу тий нэг 2000 оны салбит ч юм уу аваарай тий. Тэгжиж өөрийнхөө ID-г нэг удаа л амжуулах юм бол тэгээ хүчинтэй болоод явчихдаг. Өөрийнхөө ID-гаар тийм их хэмжээний оноо борлуулалт хийх шаардлагачгүй байдаг байна. За дээрэс нь баруун зүүн талын нийт хэрэглэгч нар юм тийм ээ. Энэ хүмүүс болохоор бүх багийн гишүүдийн тусламжтайгаар оруулсан бүх гишүүдийн тусламжтайгаар би 300 мянган PV оноо цуглах үед надад Этеми компаниас цалин урамшуул болгоод бодож өгдөг байгаа шүү. Тэгэхдээ энэ дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хизээш тийм ээ. Хизээш би ганцаараа цалин аваад яваад байх юм бол энэ ерөөс ямар ч архиз байхгүй. Тийм учраас баруун зүүн талаасаа хин нэг надтай адилхан цалин авдаг өөрийнхөө авж байгаа тийм ээ захиалга өөрийнхөө авж байгаа хэрэглээгээ энэ хүн дээр ч гэсэндээ үгүй бүр байхгүй бол өөрийнхөө охиныг ч юм уу үгүй бүр байхгүй бол өөрийнхөө хамгийн сайн хэрэглэж байгаа дүүгээ ч юм уу тийм ээ бүтээгдэхүүн хэрэглэж байгаа дүүгээ ч юм уу компани хэлгээд цалингийн авахуулаад тийм ээ цалин гаргаад хамтдаа хэрэглээгээ зарлага болгоод авах ийм тал дээр анхаарал ажиллах юм бол тэр хүн хичээгээд та хичээгээд дээрэс нь миний ганцаараа хийх байсан ажлыг 2 хүн хийгээд 3 хүн хийгээд ингээд өөрийгөө хувилах ажлыг Этеми компани энэ зүйлийг л хийхийн тулд бид нар орж ирсэн. Энэ зүйлийг л хийхийн тулд Этеми системийн орлого гэдэг юм яригдаад байгаад байгаа шүү дээ. Ер нь бол тийм. За яг одоо бид нар энэ дээр байгаа хүмүүс бие ч адилхан та бүхэн ч адилхан. Яг хаана явж байгаа гэхээр зэрэг би өөрөө 300 одоо баруун зүүн талдаа 300 мянган PV оноо орж ирэх юм бол би за вон өндөр байхад 150 мянган төгрөг тийм ээ 130 140 мянган төгрөгийг авах яг энэн дээр бид нар өнөөдөр явж байгаа гэсэн үг аахгүй яг энэ лайн дээр явж байгаа. Этеми компани энэ зүгээр анхан шатны зөвхөн хамгийн анхны урамшууллыг авч үзэж байгаа биднэрт хамгийн анхан шатны одоо шат байгаа шүү дээ. Цалин урамшууллын хэмжээ байгаа шүү дээ. Дараагийн ингээд тийм ээ хэрвээ дараагийн үед яах вэ би нэг авж исэн цалингаа 2 удаа нэг өдөрт нэг удаа авах боломж надад байгаа. Баг маань задраад надтай адилхан олон тийм ээ цалин авдаг хүмүүсийг би баруун зүүн талдаа би болгоод ирэх юм бол тийм жишээ нь хэм бол яаж энд их юм бол тийм 2 авж исэн бол тийм энэ дээр болохоор 4 удаа 150 мянган төгрөгийг 4 удаа авах цалин нэг өдөрт авах боломж гэсэн тийм надад нэг гэсэн байхгүй. Ийм тийм ээ алсын хараатай тийм ээ өөрийгөө хувлаад миний хийх ёстой ажлыг хэд хэдэн хүн хийдэг болгохын тулд энэ ерөөсөө системийн орлого байхгүй юу? Системийн орлого гэж л бид нар орж ирсэн шүү дээ тийм. Системийн орлого гэдэг чинь юу юм бэ? Өөрийгөө хувлаж надтай адилхан цалин авдаг тийм ээ. Надтай адилхан цалин авдаг хүмүүсийг хэд болгон хувлахын тулд би энэ ажлыг хийхийн тулд би орж ирсэн байхгүй юу? Түүнээс би ганцаараа 300 мянга тараа 300 тараа ганцаараа аваад яахын тулд энэ системийн орлого гэдэг юм бол энэ бол хизээш болохгүй системийн орлого гэдэг юм бол энэ бол урагшаа явахгүй яг энэ хэвэндээ 300 тараа би ганцаараа аваад байж гэнэ гэсэн. За тийм болохоор өнөөдөр орж ирсэн хүмүүс байна тийм ээ. Би өөрөө аваад
үнэхээр би системийн арга гэдэг нь би ойлгож байгаа бол миний доор байгаа хүмүүсийг өөртөөгөө адилхан цалин авдаг хүмүүсийг тэгтээ цалин авдаг болгохын тулд хэн нэгэн дуртайгийн компани хэлэх биш тийм ээ хамгийн эхлээд бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүмүүс рүү бид нар хандах хэрэгтэй байхгүй бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хайрлаад дурлаад хэрэгжилж байгаа өөр хүмүүс захиалга авж байгаа за шинэ гэх юм бол би та бүхэнд хамгийн том нэг жишээ ярьж өгье цагаан сараас өмнөх нь над дээр нэг миний Монголд байгаа хэрэглэгчийн одоо ингээд танилцуулж өгсөн хүн байхгүй юу. Өөрөө ирлээд надад эвслүүсээ тавьж авсан. Тэр хүнийг нэг хүн танилцуулсан. Тэр хүнийг танилцуулсан хүн нь ахаад нэг хүнээс танилцуулж холбож өгсөн хүн рүү холбогдсон чинь тэр хүн биш, тэр хүн ахаад тэр хүн биш өөр хүн авчихсан байхгүй юу. Тэгэхээр энэ зэрэг би яасан бэ гэхээр яг авж байгаа энэ эвслүүсэтийг авж байгаа хүнээ надад Facebook сайтыг надад өгөөч гэсэн. Бид нар яах вэ гэвэл энэ хүн бизнес хийхгүй байж болно. Энэ хүн бизнес хийхгүй байж болно. Бараа бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүн рүү бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй байхгүй юу. Тэр хүний фэйсбүүкийг аваад холбогдсон чи холбогдоод би ингээд 2-3 өдөр холбогдоод яриад ингээд тий этемиг жоохон баг мэдээлэл өгсөн чи 3 хоногийн дараа дахиад эвсэлөө сетний захиалга орж ирсэн. Яасан бэ гэсэн чи тэр хүн Монгол зөвхөн орж ирсэн хүн байсан. Монголд байгаа багш маань намайг энэ эвсэлөө сетний захиалгыг аваад ирээч гэж ингэдэгсэн байхгүй юу. За энэ чи одоо болохоор тэр хүндээ ингээд би танихгүй байж байгаа. Нэг дэх, хоёр дахь 3 дахь үеэс тэр хүн орж ирж штэ. 3 дахь үеийн холбоосоор тэр хүн орж ирсэн. Тэр хүнтэй холбоо бариад тогтоож аваад найз болоод одоо Монголд очихсан байгаа. Цагаан сар өнгөрөөд наасаа тухтай яриад бүр ингээд этеми компаниг ингээд судалнаа гэсэн байхгүй. За тэгэхээр зэрэг яагаад би тэр хүн рүү хандаж ажилласан бэ? Тэр хүн тийм ээ эсвэлсэтийг хэрэглээд өөрт нь таалагдаад захиалга авж гин тий этеми компани жоохон сонирхолтой байна. За ийм хүмүүс рүү хандаад анхаарлаа хандуулаад тэр хүн тайлбарлаж өгөө тэр хүнийг тийм ээ өөртөөгөө адилхан тийм ээ өөрийнхөө нэг гар талдаа тийм ээ бараа бүтээгдэхүүн хэрэглэгч болгоно гэсэн үг байхгүй юу. За энэ тал руу жоохон анхаарлаа хандуулж ажиллах юм бол бид нэр арай өөр байдлаар ганцхан өөрийгөө тааруулмаш тий би 2 удаа таарах тийм аргыг одоо сурах юм болов уу гэж бодож байна. За энэ бол ерөөхдөө этеми компани 7 цолтой штэ 7 цолтой. За 7 цолны ерөөхдөө цолн дээр хөвгөл ямар хэмжээний цалинтай байдгүй гэдэг бид нар бас мэдхийг хүсэж байгаа штэ. Зөвхөн барагцаалсан цалин шүү. За энэ болохоор зэрэг Sage Master болоод ерөөхдөө бол нэг 2-4 саяыг бол авдаг. За нэг удаа хамгаалалтын мөнгө нь 2 сая 300 мянган Sage Master бол орж ирж байна. За Diamond Master бол тийм ээ 4-8 сая. За Shorenos Master бол 8 саяас 16 сая. За Star Master бол 4 дахь цол бол 16 саяас 20 сая. За Royal Master бол 20 саяас 40 сая. За Chrome гэх юм бол 40 саяас 50 сая. За Imperial гэх юм бол 100 сая вон шүү. 100 сая вон, 50 саяас 100 сая воны хооронд ингээд хэлбэлцэл явдаг байгаа. За энэ хүртэл явна гэдэг бол асар их хэмжээний цолтой, асар их хэмжээний надтай адилхан цалин авдаг хүмүүс гарч ирэх ёстой гэсэн үг тийм. За бид нар яаж тийм ээ дараагийн цолон төрөхөө гэдгийг овчхоо яриа тэгээд дуусгах өнөөдрийн хичээлээ. За мэдээж би Sage Master болохын тулд магадгүй Sage Master болоогүй одоо 300 тааруулаад явж байгаа хүмүүс байгаа. Тийм хүмүүс байгаа бол та бүхэн миний хувьд гэсэндээ одоо ерөнхийдөө нэг ганц нэг бүтээгдэхүүнүүд би Diamond Master цолтой штэ би дараагийн тийм ээ одоо жишээ нь бол Sage Master болохын тулд та хувийн оноошин 700 мянган PV оноо болсон байх хэвээр. Яг л Master цолонд үзье гэж байгаа бол та хувийн оноогоо бэлтгэх хэрэгтэй. За мэдээж Sage Master болох юм бол та баруун зүүн талаас 2,500 2,500 мянган борлуулалтыг хийж та Sage Master цолонд хүрдэг. За Diamond Master болохын тулд та хувийн оноогоо сая 500 болгох ёстой. За Shorenos Master болохын тулд та 2,500 мянган PV оноо болсон байх ёстой. Би одооноос эхлээд өөрийнхөө миний хувийн оноо хэд байгаа сая 500 байгаа ш би Diamond Master юм чинь өөрийнхөө хувийн оноо ганц нэг хэрэгцээ өгсөн юмнуудаа ер шаардлагагүй гэсэн үедээ би өөрийнхөө нэрээр авж байгаа. Ягаад гэвэл миний хувийн оноо 2,500 мянган PV оноо болсон байх ёстой учраас. Мэдээж энэ Master цолонд хүрсэн байгаа хүмүүс маань дараагийн цолонд та явъя гэж бодож байгаа бол яг тухайн үедээ очиод хувийн оноогоо бас гүйцээе гэвэл хэцүү учраас яг энэ үед бас багаар ингээд оноогоо гүйцээгээд явбал бас зүгээр байдаг байгаа. За мэдээж би дараагийн цолнуудад ингээд ахихын тулд багтаа заавал цолтой өөрийнхөө цолон дээр байгаа 2 хүнийг дараагийн цолон дээр авчиж. За жишээнийх юм бол би Diamond Master болохын тулд яасан бэлээ? Ганчимэг Sage Master гэж байж. За мөрөн сайхан даваасрын гэх тийм. Энэ хүмүүсийг би баруун зүүн талдаа 2 Sage Master-ыг би болгож ийж би дараагийн Diamond Master цолонд хүрсэн гэсэн үг байхгүй. За би одоо 2026 Shorenos Master болно шүү дээ. Болохын тулд яах ёстой вэ? Өнөө Sage Master-уудаа би Diamond Master цолонд би хүргэхийн тулд хүргэж ийж би дараагийн Shorenos Master цолонд хүрнэ гэсэн. За тэгвэл Etemi компани угаасаа хүсээгүй багтаага хамтарч ажиллана, багийнхаа хүнийг амжилтанд хүргэж ийж
дээшээ өксгөөсөөр харахгүй. За тэгэнгүүт хүмүүс нэг зүйлийг андуураад байдаг байхгүй. Юуг андуурдгөө гэхээр нэгэнт амжилтанд хүрийгээд нэгэнт шийдвэр гаргацсан хизээс зогсдоггүй байхгүй юу манайхаа. Тэ? ЭТМ компани мэдээж хоёр хөлөөр ажиллах нь тодорхой. Хоёр хөлөөр явхаас өөр аргагүй заасан угаасаа заачсан. Гэхдээ спонсор намайг чирээж явах нь тодорхойгүй гэж бод. Хизээч тийм биш манайхаа. Хизээч тийм биш. Энийг хизээч бити андуураарай. Таны спонсор нэгэнт урагшаа явъя гэж шийдвэр гаргацсан бодвол баруун зүүн талаасаа хэн идэвхтэй над дээр ажиллахыг хүсэж байна. Хэн хичээж байна. Тэр хүнийг барьж аваад явдаг байхгүй юу? Тийм учраас хүн болгон анхааралтай, хүн болгон тийм ээ хоёр хөлтэй л юм чинь намайг чирээд явахаас өөр аргагүй гэж андуурч бид нар юусоо болохгүй. Миний хувьд гэсэндээ тэгж боддог байхгүй. Миний дээрс спонсор байгаа штэ. Тийм. Миний дээрс надаас өөр хүнийг чирээд явж болно штэ энэ хүмүүс. Надаас өөр идэвхтэй, надаас өөр сайн ажиллах чадвартай, тийм ээ мэрэлттэй, зүтгэлтэй би тийм ээ өстой ажиллахгүй, өстой хэцүү юм байна. Өстой намайг тоохгүй байна гэж гоншигноо тийм ээ үүргэж гондол дургуусалтай байдаг юм бол намайг cancel хийгээл өөр хүн барьяал явна штэ энэ хүмүүс нэгэнд ажилтнанд хүрийгээ шийдвэр гаргасан юм чинь тийм учраас бид нар биенийгаа хүндэлдэг тийм ээ спонсор гээл заавал надад туслах хэрэгтэй биш тийм ээ багийн гишүүн гээл надад туслах хэрэгтэй биш багийн гишүүнээ унах үед нь босгодог спонсороч гэсэн хүндэлдэг бүгдээрээ ийм нэгдэлтэй байж энэ хоёр хөл чинь цаашдаа хамтдаа ингэж өөрчлөх боломжтой байдаг гэдгийг энэ дээр бас ингэ давхар хэлээд явъя. За Star Master-аас ахуулаад явах юм бол хувийн оноо ямар ч ингэ өөрчлөлт байхгүй хувийн оноо өөрчлөлт байхгүй ерөөсөө 2500-аар явсаар байгаа дараагийн цолон төрдөг ба. За энэ дээрээс ингэ харах юм бол Royal Master, Crown Master, Imperial Master гэх яг адилхан байхгүй яг адилхан. Яг өөрийнхөө байгаа цолон дээрээ дараагийн хүнийг хүргэж би дараагийн цолонд хүргэх. За бидний зорилго гэх юм бол Imperial Master би 10 жилийн дараа болно гэд ингээд мөрөөдөө суугаад ах юм бол хизээ нэгэн цагт Imperial Master болно гэж байхгүй шүү дээ тийм учраас бид нэр өдөр тутамдаа за энийг өнгөрөөд явъя. Өдөр тутамдаа бид нэр зоригтой, өдөр тутамдаа бид нэр идэвхтэй, өдөр тутамдаа амил байх хэрэгтэй. Өдөр тутамдаа бид нэр хийх ёстой ажлаа хийдэг байх хэрэгтэй. Өдөр тутамдаа бид нэр хүмүүстэй уулзах хэрэгтэй, багийнхаа гишүүдтэй ажиллах хэрэгтэй. Энийг бид нар бий болгож ижиж явна. Түүнээс зүгээр хий хаасан мөрөөдөд байх юм бол хизээч явахгүй шүү дээ, урагшлахгүй шүү дээ, тийм ээ. За жишээ нэг юм болоод одоо Sage Master цолонд гараагүй хүмүүс байгаа шүү дээ, тийм. Тэгээ энэ хүмүүс ч гэсэндээ 2026 онд багтаад би Sage Master цолонд гарна, тийм ээ. Гарна гэсэн тийм зорилгыг тавиад ажилласаа гэж за мэдээж бидний эцсийн зорилго маань юу гэлээ? Тэтгэвртэй хүмүүс Монгол ч гэсэндээ тэтгэврээ аваад тэтгэврийн маань хангалттай байдаггүй шүү дээ. ЭТМ бол яг тэтгэвртэй адилхан тэр тийм ээ системийн орлогыг их хэмжээгээр тогтоохыг хэлж байгаа шүү дээ. Нэг нь тогтоочихсан байгаа. Жишээ нэг юм бол манай Imperial Master байгаа шүү дээ. Нас орсон Imperial Master. Тэр Master болохоор сардаа 100 сая вооны орлогыг бол тогтоочихсон. Сардаа 100 сая вооны орлогыг тогтоосон. Гэхдээ тэр хүн бол нас орсон мэдээж өвчний улмаас нас ороод бурхны оронд руу явсан. Гэхдээ охин нь тийм ээ ID-г нь өвлөж аваад одоо Imperial Master цолтой шүү тэр бүгд Imperial Master цолтой болоод одоо 100 саяыг сардаа 100 саяын орлогыг аваад энэ дээр гараад Imperial Master гэж нэрээ дурдуулаад явж штэ. ЭТМ ч гэсэндээ яг адилхан. Тэгвэл тэр хүн өнөөдрийн бид нар системийн орлого буюу тэтгэврийн орлого гэдэг юмыг 100 саяар тогтоосон гэсэн үг байхгүй юу. Тийм учраас бидний зорилго мэдээж Imperial Master тэтгэврийн орлогыг өндөр хэмжээгээр тогтоох нь зорилго байгаа. ЭТМ компани үнэхээр гоё. Миний хувьд болохоор юу гэж бодогддог. ЭТМ компанид орсноор дамжуулаад би олон хүмүүс туслахыг хичээдэг. Мэдээж хэцүү амьдарч байгаа гэр бүлийнхаа тийм ээ туслахыг хичээдэг. Тийм ээ амьдралд нь тийм ээ нэг хүн туслахыг хүснээрээ тусалж чаддаггүй шүү дээ. Тийм хүн нийгэмд аж тустай тийм ээ туслахыг хүснээрээ гараа сунгаж чаддаг. Тийм хүн болохын тулд ЭТМ компанийг сонгосон байгаа шүү дээ тий. За жишээ нь бол энэ дээр ингээ харагдаж байгаа энэ хүн шүү дээ тий. Сардаа 100 саяын орлогыг тийм ээ сардаа 100 саяын орлогыг бий болгож өгөөд гэр бүлийнхээ амьдралыг тийм ээ үнэхээр баталгаатай бий болгож өгөөд бурхны оронд руу өөрөө явсан. Энэ хүн энэ Imperial Master цолтой хүн явсан ч гэсэндээ өнөөдөр 100 саяын орлогыг нь охиноо нь өвлөж аваад өдөр тутамдаа тийм ээ сар болгон 100 саяыг аваад явж байгаа ийм амьд жишээ ТМ компани ч гэсэндээ байж байгаа байхгүй. За тэгээд энэ амжилтыг тогтоохын тулд энэ системийн орлогыг тогтоохын тулд тэтгэврийн орлогыг тогтоохын тулд бид багц зөөж итгэмжтэй байх хэрэгтэй тийм ээ нэг зүйлийг хариуцуулаад өгсөн бол тийм ээ надаас өөр хийх хүн байхгүй юм шиг тийм ээ хизээж битгий тэгж хандараа тийм хизээж багц зөөж итгэмжтэй байж хариуцлагатай байж чадах юм бол тэр хүн тэр зүйлээсээ өөрөө туршлагыг хуримтлуулж чаддаг байгаа тэр хийж байгаа зүйлээсээ өөрөө их зүйлийг сураад
чадвартай болдог, туршлагатай болдог байгаа шүү дээ, тийм ээ. Ийм хүн өөртөөгөө адилхан хамтрагчийг, өөртөөгөө адилхан хувилбарыг, өөртөөгөө адилхан багийг бүрдүүлж чаддаг байгаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн хичээл дээр анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Би бас маркетингийн хичээлийг зангаараа өөрийнхөө хэлхийг хавчуулаад явахыг хүссэн зүйлүүдээ бас ингээд хэлсэн байгаа шүү. За баярлалаа.